Coded scan body болон шоргонуудыг бэхтгэнэ. Софтверын зааврын дагуу имплант байрлал бүр дээр тохирох урттай Coded scan body-г суулгана. Coded scan body-ийн чиглэлийг зөв тохируулж, төгсөлийн хэсгүүдийг хооронд нь тааруулан шоргонуудыг чангална. Шурлыг бэхлэхдээ ойролцоогоор 10 ньютон сантиметр эргүүлэх хүч ашиглахыг зөвлөж байна. Хэрв цахилгаан түлхүүр ашиглаж байгаа бол эргэлтийн хурд нь 30 RPM-аас хэтрэхгүй байх шаардлагатай. Софтвераас заасан скан хийх замыг дагаж лит ашиглан скан хийн. Эхний ээлжид зөвлөсөн скан замын дагуу ажиллаж, кодчилсан скан бодинуудын ерөнхий хэлбэр болон байрлалын зохион байгуулалтын мэдээллийг авна. Дараа нь coded scan body бүрийг софтверийн заасан замын дагуу тус бүр скан хийн. Камерын харах хэсэгт 2 coded scan body зэрэг багтаж байх ёстой. Scan body бүр CED датаар солиодан танигдсан үед скан хийх процесс дууссан гэж үзнэ. Scan датаг экспорт хийж дизайн центр руу илгээнэ.